TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийн энэ удаагийн дугаараа эхэлж байна. Та нартайгаа үнэхээр нэвтрүүлгээ хамтдаа явуулах сайхан байдаг шүү. Тэгээ бас Бурхны үгнээс хуваалцдаг энэ цагт сонсогч таныг дуртай байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр нэг сайхан төг хуваалцах болно. Тэгээ гэрлэж имсээ хоёр нь өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөн явуулах болно. Сайн бацхан уу? Яг ч би хүмүүсийн баатарлаг үйлсийн талаар төг сонсох их дуртай. Харин гэрлээ яг ямар төрлийн төг сонсох дуртай? Би ч гэсэн. Тэгэд бидэнд бас сайхан зүйл хийсэн баатруудын дүр ер нь хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгээд тэр нь хүмүүс ч гэсэн одоо тэр зүйлээс нь дамжуулаад сурах зүйл зөндөө байдаг. Өнөөдөр арт түмнийхээ төлөө баатар болсон нэгэн жирийн залуу эмэгтэйн тухай түүхийг хүрнэх болно. Тэгээд тэр бүсгүй арт түмнийхээ авралын төлөө ямар ч сонголтгүй нөхцөл байдалтай тулгарсан байгаа. Тэгээд магадгүй амь насаар ч гэсэн яг энэ нөхцөл байдлаас олж алдаж мэдэх шийдвэр байсан байхаа гэж би ер нь боддгийн. Тэгээ энэ бүсгүй бол миний хамгийн дуртай баатруудын нэг шүү дээ. Тэгээд сонсогч танд бас ямар нэг дуртай баатар байгаа байхаа яг амьдралдаа үлгэр жишээ авдаг тий. Тэг шүү. Тэгээд нэг өөр зориулсан Бурхны онцгой төлөвлөгөө байгаа гэдгийг тэр эмэгтэй мэдэж байсан байх л та тий. Тэгээд бас сонсогчоос асуумаар байна. Бурхны танд зориулсан төлөвлөгөөг одоо юу гэдгийг одоо мэдхийг хүсэж бас гайхаж байсан уу? Тэгээд амьдралын утга учир зорилго яг юу юм бэ гэж бас эргцүүлж бас бодож байсан уу? Тэгээд Бурхан таны одоо нөхцөл байдлыг анхаарч одоо байгаа гэдгийг та мэдэж байна уу? Тэгээд энэ талаараас нэг бодоод үзээрэй гэж бас хүсмээр байна тийм. Тэгээд өнөөдрийн түүхийг сонсоод маш их урам авнаа гэж сонсогч танд найдаж байна. Тэгээд өнөөдөр чимгээгч манд бидэнд Библийн түүхийг хуваалцахаар ирсэн байна. Чимгээгчээ тавтай морилно. За сайн байцгаана уу? Сайн уу гэрлээ, сайн уу жимсээ. За ингээд сонсогчд маань түүхээ сонсох гэд мэдээж тухлан сууж байгаа баха гэж найдаж байна. За энэ түүх 2600 орчим жилийн өмнө юудэчүүд Персийн эрх мэдэлд ор байхад болсон юм үйл явдал юм байна. Персийн хан Ахашверош энэтхгээс Этиоп хүртэлх 127 аймгийг нэгтгэн хаанчилж байсан үе юм байна. Тэгээд тэр хаан бол их харгас хэрцгий байснаа. Их сонь тэр дорхоно им энэрэнгүй нэгэн болж хувирдаг тийм өөр мэт замтай сонин. За одоо бидний ярих түүх бол Бурхны үг болох Библиэд Эстер нэрээр нэрлэгдсэн тийм номын түүх юм. Хаан Ахашверош дээд доод ялгалгүй бүх хүнд зориулан 7 хоногийн найр хийсэн юм байна. Тэгээд ордны цэцэрлэгт цэнхэр цагаан хөшиг татаад мөнгөн дээр суулгасан нийл ягаан тууз уйж чимгэлсэн байна. Ямар тансаг харагдаж байсан гэж сананаа гэж. Тэнд эрдний чулуу шигтгээтэй зам дагуу алтан мөнгөн суудлуу зассан. За хүн бүрийг хүссэн хэмжээгээр нь бүр ингээд дайлж байсан байна. За тэгэхээр найрын 7 дахь өдөр хаан хатан Ваштига дуудулсан байна. Бүх хүнд түүний гоо үсгэлэн харуулахыг хүсчихлээ. Вашти хатан болохоор бардам эмэгтэй байсан. Тэгэхээр тэр олон хүний өмнө гарч очихоос татгалцсан байна. Хаан уурлаж хэлэгнээ түүнийг дахин өөрийнхөө өмнө гарч ирэхийг хориглоо зогсохгүй өөрийн эр нөхрөө хэмээн хүндлэх шинэ хатан авахар шийдсэн гинэ. За тэгэд шадар зөвлөхүүд нь ч залуу үдсгэлэнтэй гэрлэж байгаагүй эмэгтэйг олно гэж тэгээд дараагийн хатан болгохыг зөвлөсөн байна. Хаан цэргүүдээ илгээж үдсгэлэнтэй залуу эмэгтэйчүүдийг ордонд авчрахыг тушаасан байна. Персэд олзлогдсон ирсэн юудэчүүдийн нэг Мордехай гэдэг хүн байжээ. Тэрээр газар тэнгэрийг бүтээсэн цорын ганц бурханд алдар магтаалыг өргөдөг байж. Ингээд Мордехай өнчин хоцорсон зээдүү Эстерийг өргөн авсан бөгөөд Эстер бол их үтсгэлэнтэй залуу, за хараахан гэрэлж амжаагүй тийм охин байсан байна. Яг хүсчихсэн охин юм яасан. Яг л тийм байна. За ингээд хааны илгээсэн цэргүүд Мордехай амьдарч буй хотод ирээд Эстерийг бусад үсгэлэн эмэгтэйчүүдтэй хамт ордон руу авч явлаа.
Ингээд Мордехай дүүдээ ямар үндэстэн болохоо хэлж болохгүй шүү гэж сайн захисан байна. Тэнд очисон эмэгтэйчүүдийг жилийн турш гоо сайхныг тордож тусгайлан бүр бэлддэм байна л да. За ингээд 6 сарын турш үнэрт тос түрхэж, дахин 6 сарын турш үнэртэн болон ингэсгийн засал хийжээ гэж байна. За эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хигайд Эстер таалагдсан учраас онцгой хангамж өгөөд тусгайлан асрах болсон гинэ. Мордехай өдөр бүр Эстрийг ямар байгааг мэдчих санаатай хааны ордны дэргэдүүр эргэлддэг байсан юм байна л да. Тэгэд хэсэг хугацааны дараа залуу бүсгүйчүүлийг нэг нэгээр нь хааны өмнө аваачдаг юм байна. Ингээд Эстрийг ээлж болж хааны өмнө очиход түүний бүх зүйл хаанд таалагдсан. За тэгээд хаан Эстрийг ихэд таалж түүнд тэтмийг өмсгөөд хатан хаан гэж тунхаглан зарлаа. Ингээд ордонд маш том хурим найр зохион байгуулж Эстер хатанд зориулан бүхэл ард албатуудаа уурж бүх нийтийн амралт зарлаа зогсохгүй гарын бэлгээ хүн бүрт өгчээ. Ингээд Эстер урдын адил ахынхаа захиа зааварчилгааг биелүүлсэн гин. За мөн тэрчлэн өөрийнхөө угсаа гарлын талаарч хинт ч ярьсангүй гинэ. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт бид хатан Эстер болон түүний ах Мордехайн түүхийг ярилцаж байгаа. Тэгээд цааш нь түүх яаж өрнөхийг харцгаая. Тэгээд Эстер одоо хатан хаан болсон байгаа шүү дээ. За ингээд хэсэг хугацааны дараа хаан Хаман гэгч хүнийг алба ахиулаад эрх мэдлийн түүнтэй хамт буй ноёдоос дээгүр тогтоосон юм байна. Ингээд хүн бүрэл Хамаанд мөргөж Хамааныг алдаршуулан магтлаа. За учир нь хаан өөрөө ингэж үйлдэхийг зарлигдсан. Харин Мордехай үүнийг эсэргүүцэж Хамаанд мөргөөгүй гинэ. Тэгээ хаалганы дэргэд байгсад түүнээс юунд хааны зарилгыг эсэргүүцээд байгааг нь асуусан чинь Мордехай би зөвхөн цорын ганц үнэн бурханд мөрөгдөг гэсэн юм байна л да. Гэтэл хин нэг нь үүнийг Хамаанд очиод ховлчих гин. За үүнийг мэдсэн Хамаан уурлаж хилэгнэн мэдээж хэрэг. Тэгээ Мордехайг Юудэ хүн гэдгийг мэдмэгцээ бүх юудэчүүдийг түүнтэй хамт устгах арга замыг бодож олсон байна. За тэгээд Хамаан Ахашверош хаан дээр очиод ингэж хэлжээ. Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн донд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бус ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин биелүүлдэггүй. Тиймээс хааны хувьд тэднийг твчих нь ямар ч ашиггүй юм. Хэрвээ хаан таалвал тэднийг устгахыг зарлигдан бичигтэн. Тэгээд би 10,000 талант мөнгийг хааны ажлыг хэрэгжүүлж буй хүмүүсийн гарт тушааж хааны сан хөмрөгт оруулъя гэж. За ингээд хаан түүний хэлснийг зөвшөөрөө зогсоогүй гинэ. Юудэчүүд болон хааны сан хөмрөгт оруулнаа гэсэн мөнгөний хамт Хамааны эрх мэдэлд өгчихсэн юм байна. Ийхүү бурхны ард түмэн болох юудэчүүдийг эрэм хүүхэд гэж ялгалгүй нэг өдрийн дотор оронгоор нь устгах зарлиг бүх аймагуудад хүргэгдсэн байна. За мөн тус зарлагт тэднийг алж устгасан хүн эд хөрөнгөний өөрийн болгож авах эрхтэй гэж бас тусгасан байгаа. Ингээд Хамааны энэ бусармаг төлөвлөгөөг сонссон Мордехай ихэд гашуудаж, хувцаа урж гашуудан уйлж гинэ. Хааны тушаал бүх аймагт тархсан учраас хүмүүс мацаг барин залбирч, бурханд хандан өндөр дуугаар хашгиран залбирч гин. Эстер хатан ахыгаа гашуудаж байгааг сонсоод юу болсныг мэдхээр царцаа явуулсан юм байна л да. Тэгсэн Мордехай дүүдээ хааны тушаалыг хуулбарлан явуулаад хаан руу очин ард түмнийхээ төлөө гуйхыг ятгаж гинэ. Ингээд Эстер хариуд нь хаан намайг 30 хоног дуудсангүй. Хаан өөрөө алтан саваагаа сунгахгүй л бол хааны өмнө дураараа очсон хүн цаазлуулах болно гэж гин. Ингээ Мордехай түүнд ордонд амьдарч буй хэдэж чи энэ тушаалаас мултарч чадахгүй. Хэрвээ чи үг дуугарахгүй бол чи болон чиний гэр бүл бүгд устгагдана. Энэ цагт ард түмнээ аврахын тулд чи хатан болоод ордонд орсон чин билүү хэн мэдэх вэ гэж хан хэлсэн байна. Ингээд Эстер ахта явж бүх ийдэчүүдийг цуглуулад усжуулгүй 3 хоног мацаг барин өдөр шөнөгүй залбираад бурхнаас тусламжгүй би ч гэсэн залбирах болно. Та нар ингэж залбирвал хориотой хідэж би хааны өмнө очиё. Би үхэх бол үхэх хэрэгтэй гэж хэлсэн байна л да.
Ах нь ч одоо түүний хэлсний дагуу энэ бүгдийг хийсэн. Тэгээ бүх Евдэчүүд цуглаад хатан Эстрийг үхэх ялаас хэлтрүүлэхийн төлөө Бурханаас гуйн залбирцгааж байна гэж. За 3 хоногийн дараа хатан Эстер хамгийн үдсэглэнтэй хүндэтгэлийн хувцас өмсөд хааны дотоод өргөө рүү очлоо. Хаан Эстрийг харамгцаа алтан саваагаа түүн рүү сунгаж хүлээн авлаа. Эстер хатан чи юу хүсэвэ? Хаант улсын минь талыг гуйсан ч би чамд өгөх болно гэж хаан хэлж гинэ. Тэгтэл Эстер хаанд хандаж хэрвээ таны нүдэнд тааллыг олсон бол хаантан минь танд зориулан бэлдсэн зоогт Хамааныг дагуулan ирээч гэж гуйж. За хаан зарц нартаа Хамааныг аваад ир надтай хамт хатны зоогт очино гэж хэлүүлж. Ингээ зоогийн үеэр хаан дахин Эстрээс хатан минь хүсэж байгаа зүйл чинь юу юм бэ гэж асуухад хаантан минь таны тааллыг олсон бол маргааш дахин оройн зоог барихаар Хамаантай хамт ирээч. Тэгээд би юу хүсэж байгаагаа хэлье хэмээн урдын адил бас гуйсан юм байна. Найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдрийн түүхээр бид хатан Эстерийн түүхээс одоо суралцаж байгаа. Тэгээд ойлгосон зүйлсээ бас жоохон ярилцъя. Вашти хатан яасныг санаж байна тий. Хааны яг зарлиг зурчсан учраас Ахаш Брош хаанд хөгцсөн шүү дээ. Тэгээд хаан шинэ хатан авахаар шийтсэн тий. Тэгсэн. Тэгээ шинэ хатнаа авсан. За тэгээд хаан цэргүүдээ илгээж улс орон даяар залуу үдсэглэнтэй эмэгтэйчүүдийг хайлгадаг штэ тийм ээ. Тэгээд авчирсан эмэгтэйчүүдийн нэг нь Мордехай гэдэг Юудэ хүний дүү байсан. За охтыг жилийн турш бэлдсэний дараа хаан руу аваачхад Эстер хатан таалалд нь нийцэж хатан титмийг өмсдгөө. Гэхдээ яг тэр үедээ Эстерт ямар санагдаж байсан бол гэж бас заримдаа боддتي. Тийм ээ тий. Гинэт л одоо нэг хатан болчлоо шүү дээ тий. Тэгээд нэг түүхийг харах юм бол Эстер Мордехай ахыхаа хий гэсэн болгон одоо бүгдийг нь хийдэг. Тэгээд ах нь Юудэ хүн гэдгээ бити хэл гэж одоо хэлдэг шүү дээ. Гэхдээ Эстер олон жилийн өмнө одоо олзлогдсон ирсэн Юудэ хүмүүсийн нэг гэдгээ ч одоо хэлээгүй одоо байна тий. Хамаан болохоор эрх мэдэлтэй болонгуудаа бүх хүнийг өөртөө мөрөг гэж шаарддаг тий. Харин Мордехай түүнийг нь эсэргүүцдэг штэ. Яагаад гэхээр өөрийн ард түмний цорын ганц үнэн бурханд л тэр одоо мөрөгдөг гэж хэлсэн штэ. Тэгэн гутал нэг Хамаан одоо уурлал тэр бүх газар нутгийн нутагт байгаа нэг хааны одоо хаанаар дамжуулаад тушаал гаргуулад Юудэ хүмүүсийн хүүхдүүдийг одоо хүүхэд хөгшөд гэлдэг одоо бүгдийг нь устгана гэж одоо занл хийлдэг те. Тэгээ Мордехай дүү Эстерийг хаантай уулзахыг одоо ятгадаг байгаа. Эстер зоригтой байхыг өөрөөс нь одоо үнэхээр шаардж байгаа шүү дээ. Тэгээ яагаад гэдгийг бүдрээ бас нөгөө түүхээ санаж байна тий. Хаан дуудаагүй байхад очих юм бол цаазаар ахуулдаг хуультай байсан яг энэ үед тий. Гэхдээ Мордехай дүүгээ өөр арга байхгүй гэдгийг сануулж хэлдэг. Тэгээд Эстер ч гэсэн Юудэ хүн учраас элэг нэгтнүүдтэйгээ адилхан алуулхал болж тарж байгаа шүү дээ яг энэ цаг үед. Тэгээд тийм болохоор нөгөө хатан өөрийн ард түмний мацаг барин залбирахыг бас хүсээд тэгээд дараа нь хаантай уулздаг. Тэгээд хатан Эстер хааныг яг Хамаантай хамт зоогт ирэхийг ураад тэгээд яг энэ түүх маань зогссон байгаа шүү дээ. За тэгээд түүхээ цааш нь үргэлжлүүлээ сонсъё. Тэгээд Хамаан зоогоос гарч явах үед яг юу босон талаар үргэлжлүүлэх баха. За тэгэд Эстер хатны зохион байгуулсан эхний зоогоос Хамаан маш их сэтгэл хангалуун гарч явсан байдгийг. За тэгэд ордны хаалгаар гарч явах үед нь өнөх Мордехай бас л сүгдэж мөргөхгүй байгааг хараад маш их ууралсан хэдиж биеэ барьж гэрлүүгээ явж л тэ. За тэр гэртээ очиод эхнэр Зэрэш болон найз нөхдөө дуудаад тэдэнд өөрийн эд баялагын сүр жавхлан хөвгүүдийнхээ өнөр олныг мөн хаан түүнийг дөвийлгсэн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарцнараас нь дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлвэ гэсэн байгаа. Тэгэд энэс харах юм бол Хамаан маш их тийм бардам нэгэн байсныг харж болохоор байгаа. Гэхдээ Хамаанд нэг л таалагдахгүй зүйл байсан нь Мордехай түүнд мөргөхгүй байсан явдал тийм ээ. За үүнийг сонссон түүний эхнэр болон найзууд нь Мордехайд зориулж
50 тохой дүүжлөөр бэлтгэхийг зөвлөсөн байна. Хамаанд бол энэ санаа маш их таалагдсан. Тэгэд Мордехайг дүүжлээл дараагийн зоогтой амар тавхин очихыг хүсэж байсан байхгүй юу? Үүнтэй зэрэгцээд нэгэн сонирхолтой үйл явдал болсон байдаг гэж байгаа. Тэр нь хаан тэр шөнө нойр нь хулжаад хэрэг явдлын бичвэрийг авчирч уншиж өгөхийг даалгасан юм байна л да. Тэгээд бичвэрт Мордехай гэдэг юудэ хүн хааны эсрэг хууль дааныг илрүүлж амийг аварсан тухай тэмдэглэгдсэн байна. Мордехайд ямар ч шагнал өгөөгүй гэдгийг хаан тэндээс олж мэдсэн юм байна. Тэгээд Хаман ордон руу очиж хаантай уулзсан Мордехайг цаазлах тавцан бэлдэх тухайга хэлэхээр явж л те. Тэгээд түүнийг ярьж эхлэхээс өмнө хаан түүнээс ингэж алдар хүндэтгэлийг үзүүлэхийг хүсэж байгаа хүндээ юу хийж өгөх вэ гэж асуусан юм байна. Тэгсэн Хаман өөрийгөө дүүйл гэж бодоод хаан өөрийг өргөмжилэх нь гэж одоо эндүрхгүй юу. Тэгээд хааны өмсдөг дээл хааны ундаг морийг авчруулад толгойд нь хааны тэдмийг тавиулж 9 дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцаслаад морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсч буй хүнд ингэж үйлдэнэ гэж одоо нөгөө хааныхаа өмнө аимшиггүйгээр тунхагласан юм байна л да. Тэгцгээе гэж хаан Хамаанд хэлээд тэгээд юудэ хүн Мордехайд тийм үйлдэхтүн гэж хаан альджээ. Эсрэгээр нь юм болсон. Ингээд Хамаан хааныг дуулууртай дагахаас өөр арга байсангүй гинэ. Тэгээд Мордехайг моринд мордуулж хөтлөөд талбай дундуур дагуулan хаан таалсан хүндээ ийм хүндлэл үзүүлнэ гэд бүр хашгирч явж л те. Тэгээд Мордехай тийхүү явсаар хааны ордны гадна буцаж ирэхэд одоо Хамаан хөтлөөд доромжлуулсан мэт санагдаж гэрлүүгээ яарч явсан юм байна л да. Ингээд төд удалгүй хааны албат ирээд Хамааныг Эстер хатны 2 дахь зоогт яаруулан авч утсан байна. Хаан дахиад Эстер хатнаас юу хүсэж байгааг нь асуужээ. Хаантан минь ээ, таны таалалд нийцсэн бол миний болон ард түмний минь амийг хэлтрүүлээч. Бид бүгдийг устгах тушаал гараад байна гэж хэлж. Тэгсэн хаан маш их ууралсан юм байна. Хэн ийм зүйл хийхийг зүрхэлвэ гэж асууж л дээ. Тэгсэн Эстер хатан Хамааныг заагаад хорон санаад Хамаан энэ байна. Тэр үүнийг сэтсэн гэж өчөж. Ингээд Хамаан сүнсээ зайлтал айсан байж л дээ. Хааны албатуудын нэг нь Хамаан Мордехайд зориулан дүүжлүүрийн тавцан хийсэн тухай бас хэлж. Ингээд өөрийн тэнд нь дүүжил гэж хаан тушаасан. За харгал зэгч тэр даруйг гүн ирж Хамааныг барьж яваад өөрийнх нь бэлдсэн тавцан дээр дүүжлэн хороожээ. Ийм үйл явдал болсон байна. Ингээд бурхны хүмүүсийг алж устгах гэсэн хорон санаатны тушаал ийхүү цуцлагдсан. Эстер номонд тэмдэглэн бичснээр тэр жилийн 3 дугаар сарын 23-ны өдөр хааны түшмэдээ дуудаж энэтхгээс Этиоп хүртэл үргэлжлэх 127 мужийн евдээчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад евдээчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хилээрээ бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хилээр Мордехайн тушаасан бүгдийн дагуу хааны бүгжөөр тамгалагдсан өөрчлөх боломжгүй шинэ хууль гарчээ. Гайхалтай. Ингээд муж хот бүрт хааны зарлиг хүрэхэд евдээчүүдийн хувьд баяр хөөр баясгалан болж найр ёслолын өдөр болжээ. Бурхны хүмүүсийг устгахаар товлсон байсан өдөр нь болохоор үеийн үед дурсагдах тийм тэмдэглэлт өдөр болж гинэ. Бурхан ямар агуу зүйлс хийдэг болохыг хүмүүст сануулж байхаар евдээчүүдийн түүхэнд энэ бичигдэн үлдсэн байна. За би энэ номын хамгийн дуртай хэсгээс хуваалцъя. Евдээчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсэргээрээ эргэж евдээчүүд өөрсдийн үзэн ядагчдыг эзэгнэв. Бурхны төлөвлөгөө агуу биш гэж юу гэсэн ийм сайхан хэсэг байдаг. Тэр гайхалтай юм аа. Найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр үргэлжилж байгаа. Тэгээд Бурхны үг болох Библиэд бичигдсэн үнэхээр гайхалтай түүх байна. Тэгээд баярлалаа чимгээгчтэй.
өөрийнх нь амьдрал нөхцөл байдлыг ашиглаад ийм зүйл хийн гэж Эстер ерөөсө төсөөлж бодоагүй хаа тий. Тэгээ хаантай уулзаад ард түмнийхээ төлөө зогсоорой гэж ятгахтаа ах нь Эстерт яг юу хэлснэг та нар санаж байна уу? Таны яг бодож байгаа зөв шүү дээ тий. Чи яг энэ цагийн төлөө ордонд орсон ч юм билүү? Хин мэдлээ гэж ах нь Эстерт сануулсан хэлсэн байдаг тий. Тэгээд бурхан энгийн нэг эмэгтэйг ашигласан тий. Тэгээд тэр бурханд болоод ахта дуулууртай байсан эмэгтэй байсан. Тэгээд бүр амь насаа золиос болгоход хүртэл бэлэн байсан. Тэгээд хаанч гэсэн Эстерийг хүндэлж байсан учраас хаанчлалынхаа талыг ч гэсэн өгнө гэж одоо амласан байдаг тий. Эстер хаанаас бас эд зүйл гуйгаагүй шүү дээ. Ард түмнийхээ төлөөлөх гуйсан. Энэ хорон төлөвлөгөөг хэн сэцснийг бас хаан асуухад хамаан үнэхээр цочирдсан байхад тий царай нь ямар болсон болоо. Өөрийгөө яг хааны зогт өргөцснараа бардамнаж яг тэр газар ингээ амар бардам сууж байгаа шүү дээ. Гэхдээ Мордехайд бэлдсэн зүйлээ өөрөө яг амссан. Тэгээд бүх юудэчүүд аврагдсандаа бүүн баяр хөөр болж байгаа яг энэ цаг үеийн тухай ярьсан тий. Яг л одоо тэр цаг үеийн төлөө л Эстер хатан бол хааны ордонд орсон байна гэдэг их чухал санааг хэлж байна те. Тэгэд энэ Эстерийн одоо маш их тийм итгэлтэй зан түүний зоригтой байдал нь бол олон хүн бурхныг дагах шалтгаан болсон их сайхан тийм ээ. Найдвар доторх эмэгтэйчүүд түүхээс суралцах их олон зүйл байдгийг бид нарт өдрөөл 7 хоног болгон сануулдаг тийм. Тэгээд амьдралд нэг хэцүү зүйл тохиолдоход л яагаад ийм зүйл одоо тохиолдчихваа. Тэгээд бурхан үүнийг зөвшөөрснийг би ойлгохгүй байна гэж бид нар боддог шүү дээ тийм. Харин тийм. Ром 8:28-д бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэсэн байгаа. За Эстер ч гэсэн бурханд итгээд гэрээсээ явхаас өөр арга байгаагүй шүү дээ. Бурхан яг итгэмжтэй байж асуудлыг эргээр шийдсэн үү? Бурхан хүмүүсийг яг зовж шаналаасаа гэж боддоггүй. Харин Эстер дуулууртай байж байх газраа зөв цагтаа байсан. Яг үнэ тэгэд зоригтой байсан ард түмнээ аварсан. Тэгээд тэнд байгаа цагт нь одоо бурханы төлөвлөгөө байсан. Тэгээд маш их зориг гаргасан учраас нөгөө бурханч бас зоригтой байсныг шагнасан байх гэж бас бодож байна тий. Бас нэг зүйл нь болохоор Эстер үүнийг ганцаараа хийж чадахгүй гэж мэдчихсэн болохоор тэгээд үндэстнүүддээ одоо нэгдхийг хамтаа залбираач гэж гуйдаг тий. Тэгээд бурхан бол хүчрхэг өөрт нь тусалж чадах цорын ганц бурхан гэдгийг маш сайн мэдэж байсан лавтай гэж бас бодож байна. Тэгээ түүхийг эргээд харах юм бол хамааныг хаантай хамт ирээч гэж урсны ч гэсэн бас учиртай байгаа зү тий. Тэгээ эрчүүдийн зүрх хотоодондоо байдаг гэдэг үгийг бас өмнө сонсчихсан л ах тий. Тэгээ Эстер яг үүнийг мэдчихсэн байхаа. Яг үн тий. Нэг гэрийнхэндээ эсвэл хандаа чухал юм одоо хэлэх хэрэгтэй болвол зөв цагийг нь хүлээх хэрэгтэй гэж би боддtiin тий. Бодлохгүйгээр ер нь юм хэлвэл одоо яарад дими зүйл болно те. Харин тэднийг завгүй юм эсвэл ядарсан байхад нь бүрч одоо хэлээд хэрэггүй. Тэгээд асуудлаа эхлээд бурхантай ярьчаад хүмүүсийг залбирч өгөөрэй гэж ер нь гуйхас хэрэгтэй. Эстер хатан бол бас их ухаантай хатан байсан байна тийм ээ. Эстер нөгөө хамааны хорон төлөвлөгөөг илчлэх цагаа хүлээсэн байгаа үстэй. Яг үнэ те. Тэгээд бидэнд шудраг үнэн бурхан байгаад үнэхээр баярлж байна. Тэгээд бид асуудал гарангуут л одоо бурхны шийдлийг харахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ тэр эрт орой хизээ нэгэн цагт одоо асуудал бүхэн шийдэгдэх болно. Тэгээд бүхэл зүйл таны сайн сайхны төлөө байдаг гэдэгт одоо бурхны амлалтанд итгээрэй гэж бас хэлмээр байна. Яг зөв шүү гэрлээ. Тэгээд амьдралын асуудалд шаналж ээж магадгүй Эстер шиг бас бурхан руу хараарай гэж сонсогч таныг хүсэж байна. Тэгээ бусдыг залбираарай гэж бас бусдаас тусламж гуйгаарай. Бас бидэнд хандантаас тусламж гуйгаад залбирч өгөөрэй гэд бичиж бас болно шүү. Бурханд бидэнд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг бас санаж байгаарай. Бурхан итгэмжтэй, чамд санаа тавих болно. Өөрт нь итгээсэй л гэж хүсдэг тийм ээ. Бас энэ итгэл найдварын түүхийг бусадтай хуваалцаж тэд ч бас хайр инэрлийн амсаасай гэж хүсдэг. Ингээд чамаар дамжуулан хин нэгэнд хүрэхийг хүсэж байгаа ч юм билүү хэн мэдлээ тийм ээ. Тийм шүү. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бидэнтэй бас холбогдоорой гэж хүсэж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баяртай. Баяртай. Баяртай.
TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.